Бид өнгөрсөн удаа энд зогссон. Бид хичээлийн аврал хэсэг дээрээ үргэлжлүүлээд явж байна. Түүхийн оргил хэсэг болох Иесусийн амьдрал, үхлийг өгүүлсэн хэсэгт ирсэн байна. Библийн бүх түүх нь энэ хэсэг рүү заадаг. Иесус рүү заадаг. Бурхан хүн хоёрын хооронд зуушлах гэсэн өмнөх бүх оролдлого нь бүтлгүйддэг. Бүрэн Бурхан мөн бүрэн хүн болох Иесус л энэ ажлыг хийж чадах хамгийн төгс нэгэн байдаг. Бүрэн Бурхан бүрэн хүн болох тэрбээр Бурханы дэлхийд зориулсан төлөвлөгөөг гүйцэлдүүлэх болно. Бурхан өөрөө хүн байж энэ ажлаа гүйцэлдүүлж байгаа. Иесусийн энэхүү ажилд нэг чиглэл байдаг. Үүнийг Паул Филиппо номын 2-р бүлэгт их тодорхой хэлсэн байдаг. За үүнийг үзье. Өөр хоорондоо Христ Иесуст байсан шиг тийм бодолтой бай. Хэдийгээр тэрээр Бурханы дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Үүнийг сумаар дүрсэлбэл эхлээд доошоо чихтэй явжээ. Христ өөрийгөө хоосолж боолын дүртэй болсон. Өөрөө хаан байсан мөртлөө хааны дүрийг аваагүй. Сүбермэний дүрийг ч аваагүй. Харин боолын дүрийг авч бидэн шиг хүн болон төрсөн. Бидний харагдсан амьдралыг авсан. Энэ доошлох хөдөлгөөнийг Христийн даруусал гэж ерөнхийд нь нэрлэдэг. Тэр хүн болж төрснөөр энэ нь эхэлдэг. Иесус Христ ийхүү мэндэлжээ. Түүний их Мария Йосефтэй сүү тавиад дэр нийлхээс өмнө ариун сүнсээр хевлийдээ хүүхэд олсон мэдэгджээ. Христ онгон бүсгүйгээс төрсөн. Эр эм хоёроос төрөөгүй. Энэ их чухал баримт юм. Мария ариун сүнсээр хевлийдээ хүүхэд олсон гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хэрэв Иесус Йосеф Мария хоёрын дундаас төрсөн бол Адам Ева хоёрын дундаас хүүхэд төрсөн шиг тийхүү төрсөн бол Христ гим нүгэлд төрөх байсан. Хуучин бүтээлийг үргэлжлүүлэх байсан. Гэхдээ ариун сүнс Мариад эр нөхөр нь мэт болоод Христ бүрлдсэн гэж бид ойлгож болохгүй. Ингэж үзэх юм бол Христийн бурханлаг тал нь ариун сүнснээс. Хүн тал нь Мариагаас удамшилтай юм байна гэж генетикийн зүй догтлоор тайлбарлах гээд байдаг. Гэвч Иесус бол генээр дамжин бурхан мөн хүн болсон юм биш. Иесуст хүний ген бий боловч тэрбээр бас бүрэн бурхан. Хүний ген бол аав ээжийн генүүдийн бүрдэл байдаг. Тал хуваараа ч юм уу хэсгээрээ байдаг. Харин Иесус бол тал талаараа биш 100% бурхан, 100% хүн. Тэгвэл Христийн төрөлтийг юу гэж ойлгох вэ? Энэ төрөлтийг харахтаа бид ариун сүнс өөрөө бүтээгч бурхан гэж харах хэрэгтэй. Тиймээс ариун сүнс нь Мариагийн хевлийд дэлхийд байсан бүтээлээс мөн цоо шин бүтээл дундаас хүүг бүтээсэн гэж ойлгож болно. Хүний талаас тэр хүн байсан бүтээл болох онгон эмэгтэйгээс төрдөг. Бурхны талаас бол тэрбээр ариун сүнсээр шинээр бүтээгдсэн. Ингээд Адамын удмаас гаралтайч мөн Христ дотор мөн цоо шин зүйл байгаа хэрэг. Энэ бол миний олсон санаа биш. Шотланд теологч Томас Торренсийн санаа юм аа. Торренс энэхүү хэлжээ. Энэхүү бүтээл нь оргүй хоосноос бүтээх бүтээл байсангүй. Харин онгон бүсгүйгээс бүтээх бүтээл байв. Урдаас зорьсон анхны бүтээл бөгөөд шинэ бүтээлийн эхлэл байв. Энэхүү бүтээл нь экс нихило оргүй хоосноос бүтээх бүтээл байсангүй. Харин экс виржини онгон бүсгүйгээс бүтээх бүтээл байв. Урдаас зорьсон анхны бүтээл бөгөөд шинэ бүтээлийн эхлэл байв. Иесус мэндэлсэн нь ямар утга учиртай болохыг мэдхийн тулд түүний угийн бичгийг нь харах хэрэгтэй. Матайн сайн мэдээ үүнийг ингэж хэлжээ. Авраамийн удам, Давидын удам, Иесус Христийн угийн бичиг. Энд Иесус бол Израиль хүн болж төрснийг онцолсон байна. Мариагийн хүү болсон Иесус нь Авраамийн үр удам, Авраамийн хүүхдүүдийн нэг байх нь энэ нь Бурхан Авраамд өгсөн амлалтаа Христ дотор биелүүлэх гэж байгааг илтгэсэн. Иесус бол Давидын хүү. Өөрөөр хэлбэл тэр Израилийг аврах амлагдсан Месиа хаан байв. Энэ нь Иесус бол өөрөө Израиль байж, Израилийн ард түмнийг хийж чадаагүйг хийж, хараалыг авч хаях болно гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ үүнээс илүү зүйл байгаа. Лукийн бичсэн угийн бичиг нь Авраам дээр ирээд зогсолгүй, бүр цаашлаад Бурхны хүү Адам хүртэл байдаг. Иесус 30-аад настайдаа үйлчлэлээ эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор тэр бол Йосефийн хүү. Йосеф нь Илиягийн, Адам нь Бурхны хүү болоо.
Энэ нь Адам бол Есүс шиг Бурхны мөнхийн хүү гэсэн утгатай биш. Харин Есүс бол хүн төрлөختнөөс төрсөн гэдгийг харуулж байгаа. Есүс Израилийн ард түмнээс гарч ирэн Бурхны Израилаар дамжуулан хийх гэж байсан төлөвлөгөөг биелүүлсэн төдийгүй Адамын үр сад болон гарч ирээд бүх хүн төрлөختөнд зориулсан төлөвлөгөөг Адамын оронд биелүүлсэн. Есүс дэлхий дээр хүн болон амьдарч энэ төлөвлөгөөг биелүүлсэн. Христийн ажил үйлсийг авч үзэхдээ зөвхөн түүний үхлийг ярих бус амьдралыг нь бас ярих ёстой. Түүний амьдрал үхэлтэй нь адилхан чухал ач холбогдолтой. Христ хүн бэж амьдарч нүглийн хараалыг өөрөө ямар ч нүгэл хийхгүйгээр үүрэх ёстой байсан. Ингэж байж л хараал арилгах байв. Авралын түүхэнд Христийн үхэл амьдрал хоёулаа чухал ач холбогдолтой. Тэгээд бид Есүс 3 талд алба хашсан гэдгийг бид үзнэ. Эхлээд Есүс ис үзүүлэгчийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ талаар Иохан ингэж хэлжээ. Үг нь мах бод болж бидний дунд оршин бид түүний алдар сууг үзсэн. Энэ нь эцгээс цор ганц төрөгчийн алдар бөгөөд нэгүсэл ба үннээр дүүрэн юм аа. Есүс Бурхны үгийг дамжуулдаг иш үзүүлэгч төдийгүй өөрөө Бурхны үг юм. Эцгээс ирсэн хамгийн тэргүүн иш үзүүлэгч. Адамаас ч дээгүүр нэгэн. Есүсийг харсан бол хүү Бурхныг харсан гэсэн үг. Эцэг хүү хоёр нэгэн мөн чанартай тул хүүг харсан бол эцгийг харсан гэсэн үг. Есүс Бурхныг урд өмнө хэний ч илчлээгүйгээр илчилсэн. Бурхан Есүсээр өөрийгөө бүрэн илчилсэн. Бурхан өөрийгөө бидэнд хэр хэмжээнд харуулахаар шийдсэн тэр хэмжээнд нь Есүс тултал нь бүрэн гүйцэд илчилсэн. Энэ тухайга тэр өөрөө Иохны сайн мэдээний номд ахин дахин хэлдэг. Үннээр би та нарт хэлье. Эцгийн хийж байгааг хүү хараад хийхээс биш. Хүү өөрөөсөө юу ч хийдэггүй. Учир нь эцэг юу хийн, хүүн бас эдгээрийг түнчлэн хийдэг. Тэр эцгийн хийдгийг хийдэг. Та нар хүний хүүг өргөгдөх цагт л би байгаа гэдгийг мөн. Би юу ч өөрөөсөө хийдэггүй. Харин эцгийн надад зааснаар эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно. Тэр эцгийн хэлснийг ярьдаг. Намайг харсан хүн нь эцгийг харсан. Миний та нарт хэлж байгаа үгийг би өөрөөсөө хэлээгүй. Харин миний дотор оршигч эцэг үүсээ хийж байгаа юм аа. Түүнийг харсан хүн бол эцгийг харсан. Есүс бол бусдаас хавьгүй илүү иш үзүүлэгч юм. Тэр хүн болж амьдрахдаа иш үзүүлэгч төдийгүй бас тахилж байсан. Тэр бидний хараалыг өөртөө авч өөрийгөө зольж өргөх ёстой байсан. Иохны баптизмыг үздцгээе. Тэгээд Есүс Иохноор баптизм хүртэхийн тулд Галилаас Йордонд түүн дээр очив. Харин Иохан би танаар баптизм хүртэх учиртай атал та над дээр ирэх нь энүү гэд түүнийг болиулахыг оролдтол. Хүү Есүс хариуд нь одоо ёсоор нь болго. Ингэснээр алив зөвхт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохилдож байна. Есүс яагаад баптизм хүртсэн бэ? Иохны хэлсэн нь үнэн байсан. Есүс угаалгах шаардлагагүй байсан. Тэр нүгэлгүй байсан болохоор Иохан харин Есүсээр угаалгах хэрэгтэй байсан. Есүс бүх зөвхт байдлыг гүйцэлдүүлэхийн тулд баптизм хүртсэн. Өөрөөр хэлбэл Иохны тунхаглаж байснаар Израильчуудад угаан цэвэрлэх баптизм хэрэгтэй байсан. Есүс өөрийгөө дорд болгон Израилийн хийлгэх ёстой байсан ариусхан угаах баптизмыг өөрөө хүртсэн. Бурхан өөрөө Израилийн төлөө үйлдсэний адил тэр дэлхийн төлөө, харь үндэстнүүдийн төлөө, бидний төлөө үйлдсэн. Цэвэрлэж өгч байгаа Бурхан өөрөө бидний төлөө угаалган цэвэрлүүлэх баптизмыг хүртсэн. Тэр өөр дээрээ хараалыг авч бид нар шиг амьдарсан. Гэхдээ нүгэл хийхгүйгээр амьдарсан. Бидний төлөө ингэж хийж өгсөн. Үүнийг бид Есүсийн соригдсон үйл явдлаас илүү сайн харах байх. Есүс ариун сүнсээр дүүрч, Йорданоос буцаж цөл рүү сүнсээр хөтлөгдөн 40 өдрийн турш диаволд соригджээ. Израиль 40 жил цөлд төөрөн явсан. Есүс яг л Израиль шиг 40 хоног цөлд байсан. Адам Ева хоёр сатанаар соригдсон шиг Есүс сатанаар соригдсон. Гэхдээ нүгэл дунаагүй. Чи Бурхны хүү мөн аваас энэ чулууг талах бол гэж тушаа гэв. Чи Бурхны хүү мөн аваас гэсэн байна. Есүс бол Бурхны хүү мөн байсан. Гэхдээ тэр хүн байж энэ сорилтуудыг даван гарах ёстой байсан. Тэгж байж хүнийг бүрэн орлох ёстой байлаа. Есүс сорилтыг яаж давсан бэ? Хүн зөвхөн талхаар амьдардаггүй гэж бичигдсэн байдаг гэлээ. Бурхны үгээр тэр дэд хуйлаас элж татдаг. Адам Ева хоёр Бурхны тэдэнд өгсөн амлалтыг мартсан. Сатаны үгэнд итгэсэн. Харин Есүс болохоор Бурхны үгийг ашиглан сатаны уруу татлахад унаагүй. Энэ бүх эрх мэдэл болон эдгээрийн сүр хүчийг би чамд өгье. Учир нь энэ бүхэн надад өгөгдсөн юм. Би хүсвэл хүнд ч үүнийг өгч чадна. Тиймээс чи надад мөрөгвөөс энэ бүгд чинийх болно. Есүс дахиад яаж хариулсан бэ?
Бурхандаа чи мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг гэв. 3 дахь удаага чи Бурхны хүн мөн аваас эндээс доош үсэр. Тэрээр тэнгэр эрч нартаа чамааг хамгаалах талаар тушаанаа. Чамааг хөлөө чулуун зогчихвээ гэсэндээ тэд гар дээрээ чамааг өргөөд явна гэж бичигдсэн байдаг шүү дээ хэмээсэнд. Эзэн Бурхнаа бүү соргиж бас айлцсан байдаг гэлээ. Тэр ингэж хариулсан. Диавол хамаг сорилтоо бараад тохиромжтой цаг иртэл түүнийг орхин оджээ. Есүс тисэж чадсан. Израильчууд цүлд байхдаа чадаагүйг тэр чадсан. Адамын чадаагүйг тэр чадсан. Тэр бүрэн бурхан, бүрэн хүн байж үүнийг хийсэн. Сатан бол бурхнаар бүтээгдсэн. Унсан элч гэдгийг санаарай. Сатаныг бүтээсэн тэр Сатанаас ирсэн уруу татлахыг давж гарсан. Тэр Есүсийг бурхнаараа л бай гэж уруу татсан. Энэ чулуунуудад тушаа. Өөрийгөө доош нь унгаа гэдэл. Энэ зүйлүүдийг зөвхөн бурхан л хийж чадах байсан. Хэрв Есүс энэ уруу татлагад унаад бурхнаараа байсан бол хүлээсэн үргээ биелүүлж чадахгүй байх байсан. Тэр бүрэн бурхан байх ёстой байсан. Мөн бүрэн хүн байх ёстой байсан. Тэгж байж л нүглийн хараалыг төвчиж хүний амсдаг уруу татлагад унахгүй. Адамын чадаагүйг чадаж бидний төлөө энэ бүгдийг хийх ёстой байсан. Сатан Адам Ева хоёрт та хоёр бурхан шиг болж чадна гэж худал хэлэхэд тэр хоёр бурхны үгийг сөрөөд сатаны үгэнд итгэсэн. Сатан Есүс та бол бурхан, та хүн шиг байх шаардлагагүй гэж хэлэхэд Есүс сүргүүлээд бурхны үгийг хэлж уруу татлагыг төвчин бусад бүх хүний хийж чадаагүйг хийсэн. Сатан тохиромжтой цагийг хүлээн Есүсийг дахиж уруу татах гэж оролцсон. Есүс баримтлагдах тэр шөнө түүнийг дахин сорьсон. Есүс дагалдагч нартаа ингэж хэлжээ. Тэнд ирээд тэр тэдэнд хандаж та нар уруу татагдахгүй тулд залбирцгаа гэд. Есүс сорилтонд орох тухай ярьж байна. Тэр юу гэсэн бэ? Цөлд соригдсныхан дараа тэнгэр элч түүнийг зоригжуулсантай адил энд ч гисэн тэр сорилтонд орж байна. Нүглийн хараалыг бүрэн эцсээ хүртэл үрээд өөхөг ажлаа орхих гэсэн уруу татлага байв. Харин тэр энэ сорилтыг тисээд гарсан. Энэ амаргүй байсан. Есүс бол Супермен биш. Тэр өвдөж, зовж шаналлах, дор доорох, ичхүүрт орохыг мэддэг байсан. Бурхнаас салах ёстойгоо ч тэр мэдэж байсан. Бурхны уур хилэн бууж ирж байгааг ч мэдэж байсан. Өмнө хэний ч амсаж байгаагүй, хамгийн их нүгэлт хүнч амсаж байгаагүй, тийм их уур хилэн бүхлээрээ түүн дээр буух гэж байгааг тэр мэдэж байсан. Энэ бүхэнтэй тэр цусаа тусалтал тэмцсэн. Тийхүү залбирсныхаа дараа тэр босож, шавнар дээрээ очиод, уй гунгаасаа болж унтаж буй тэднийг олж харлаа. Тэгээд тэдэнд та нар юунд унтна вэ? Тэгээд түүний дагалдагч нар унтаж байхыг тэр олж хардаг. Тэгээд тэдэнд энэ үгсийг хэлээд энэ бүлэг дуусч байгаа. Босцгоо, уруу татагдахгүй тул залбирцгаа гэж айлдав. Сая уншсан хэсэг энэ ишлэлүүдийн дунд байдаг уруу татагдахгүй тул залбирцгаа гэж. Энэ түүх нь уруу татлагын тухай сургаж байгааг Лук сүүлийн энэ үгсээр харуулдаг. Есүс цэцэрлэгт байхдаа бидний төлөө уруу татлагыг тисэж давдаг. Энэ нь ямар явдалтай төстэй байна вэ? Өөр нэгэн цэцэрлэгт болсон явдалтай адил байгаа биз? Адам Ева хоёр Эдений цэцэрлэгт уруу татагдан унсан түүхийг сануулж байгаа биз? Харин Есүс бол уруу таталтыг даван гарсан. Эвлэрлийн өдөр тахилч хүн Израилийн ард түмний нүглийг үүрч ариунаас ариун газарт ордог шиг Есүс бидний хараалыг өөртөө авч үүрээд тэрүүн тахилч маань болдог. Энэ тухай Еврей номонд бичсэн байдаг. Учир нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чадахгүй тэрүүн тахилч бус. Харин нүгэлгүй атлаа бүх талаараа бидэн шиг соригдсон нэгэн бидэнд байгаа билээ. Бид юунд соригддгийг Есүс мэддэг. Тэр өөрөө тэр сорилтууд донд байсан. Тэр өөрөө соригдсон. Гэхдээ давж гарч чадсан. Тэр тэрүүн тахилч болж сорилтыг давахдаа биднийг захиран ноёрхохын тулд бус. Харин энд бичигдсэнчлэн бидний мөхөс байдлыг хуваалцахын тулд биднийг ойлгож туслахын тулд тэгсэн. Христ өөрийн биеэр хүн болоод эдгээр зовлон туулаагүй бол тэр биднийг ойлгодог тэрүүн тахилч маань мөн гэж хэлэх боломжгүй юм. Харин тэр бидний зовлон шаналлыг мэддэг. Хараалын эсрэг тэмцэлд өөрөө орсон. Тэгэхээр Есүс хүн болсон амьдралдаа иш үзүүлэгч мөн тахилч байж тэр бас хаан байсан. Энэ ишлэлийг бид өмнө уншсан. Есүс Давидын удмын хүн байсан түүнийг Израилийн хаан ширээн залрах нэгэн гэж харуулж байна. Гэхдээ Израилийн хаан ширээн зөвхөн Израилийн хаан ширээ бус. Бүх дэлхийг Бурхны хуулиар захиран зөв, сайн хаанчлалыг үндэстнүүдийн дунд зуучлах хаан Синти байсан. Бид Израилийг бусад үндэстнүүдээс салгаж болохгүй. Бурхны зорилго Израилаар дамжин хэрэгжих ёстой байсан. Тиймээс ч Матай Есүсийг Давидын удам болох хаан гэж харуулж байна.
Энэ ойлголт их чухал юм шүү. Матай, Марк, Лукийн сайн мэдээний номд Давидын хүү гэсэн нэр 16 удаа давтагджээ. Энэ бол Есүс бол хаан гэдгийг хэлж байгаа хэрэг. Месиа Христ гэдэг нь хаанд өгсөн хэрэгм цол. Есүс бол Месиа юм гэж хэлж буйн Христ бол хаан юм гэсэн утгатай. Тэгэд Христ бол хаан гэж байгаа, ирнэ гэж амлагдсан аврагч юм гэсэн утгатай. Есүс мэдлээд удаагүй байхад болсон үйл явдлаас бид үүнийг харж болно. Тэд одыг хараад үлэмж баяр хөөрөөр бэлхав. Тэгээд гэрт орж их Маригийнхаа хамт буй хүүхдийг хараад өвдөх сөгдөн түүнд мөргөж. Эрдэнсийн хайрцгаа нээгээд алт гүгэл Мэрийг бэлэг болгон өргөв. Алс холоос зорин ирсэн өндөр хэрэгэм зэрэгмтэй хүмүүс хаанд зориулж бэлэг бэлтэн ирсэн. Тэгээд бяцхан хүү Есүст мөрөгдөг. Есүс өөрийн хаанчлалаа үгүйсгээгүй. Тэр өөрийнхөө үйлчлэлийг ямар үгээр тунхаглаж эхэлдэг билээ. Тэр цаг биелэлээ оллоо. Бурхны хаанчлал айсвэ. Гимшиж сайн мэдээнд итгэхтүүн гэж байлаа. Хаанчлал ирлээ. Хаан болсон түүнтэй хамт ирлээ. Он удаан жил хүлээсэн Бурхны хаанчлал ирлээ. Израильчууд хүний ердийн хаанчлал ирнэ гэж бодож байсан. Харин бодсноос ч хавьгүй илүү агуу зүйл байсныг нь Есүс харуулдаг. Бурхны хаанчлал нүглийн хараалтай газар хамт орших боломжгүй тул тэрээр хаан болж ирэхдээ нүглийн хараалыг зайлуулжээ. Хүмүүс үүнийг нь материалын ертөнцид арай ойлгож чадаагүй байсан ч тухайн цаг үеийн хүмүүс сүнслэг ертөнцийн хувьд үүнийг ойлгосон. Яагаад гэвэл муу сүнснүүд түүнд захирагдаж түүний өмнө буулт хийж байсан. Эн чинь юу вэ? Ирэх мэдэлтэй шин сургаал байна. Тэр бузар сүнснүүдийг ирэх мэдлээр тушаахад тэд түүнд дуулууртай байна гэж байлаа. Энд ирэх мэдлийн талаарх асуудал байсан. Нэг хаан гарч ирээд эрх мэдэлтэйгээр сүнснүүдийг захирч байна. Есүс Пилатын өмнө өөрийгөө хаан мөн гэдгийг үгүйсгээгүй. Пилат түүнд "Тэгэхээр чи хаан байх нэ?" гэсэнд Есүс хариудна. "Намайг хаан гэж та хэлж байна. Би үүнийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний төлөө ертөнцид ирсэн." Есүс бол бидний иш үзүүлэгч, тахилч хаан юм. Тэр өөрийнхөө амьдралаар бидэнд төгс зуучлалыг хийж өгсөн. Тэр бол хүн төрлөختний хүлээж байсан зуучлагч мөн. Тэр хүний биетэй болон амьдрахдаа хараалыг бүхлээр нь өөртөө авсан. Тэрээр хүүн байсан хэрн зовсон зүйлсээсээ дуулууртай чанарт суралцсан. Тэр төгс болгогдсноороо өөрт нь дуулууртай байдаг бүхэнд мөнх амьдралын үндэс нь болсон бөгөөд Есүс нүгэлгүй байсан ч түүнд ямар нэгэн зүйл дутагдж байсан. Тэр төгс биш байсан гэдэг утга энд байхгүй шүү. Энэ ишлэн тэр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэдгийг өгүүлж байгаа. Энд түүний амьдралын тухай өгүүлж байна. Тэр хүн байж хараалыг амьдралдаа үүрэх ёстой байсан. Тэр энэ ажлаа эцэс хүртэл нь төгс биелүүлсэн. Энэ ажлаа тэр иш үзүүлэгч, тахилч, хаан гэсэн 3 үүрэг роолоороо гүйцэлдүүлсэн. Тэр биднийг бурхантай зуучилж өгсөн. Адамын хийсэн ажлын үр дүн нь энэ байсан. Израилийн хийсэн ажлын үр дүн нь ийм байсан. Ийхүү бусд нь хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй ч Есүс хараалыг бүхлээр нь өөртөө авч хараагдсан дэлхийд амьдарч ингэхдээ бусад хүмүүс шиг гэмд уналгүй хараалыг туйлд нь хүртэл нь үүрсэн. Эндээс цааш юу болсныг бүгдээрээ дараагийн хичээлээр үзье.